Сайн байцгаана уу? Шалц киноны продюсер Уран байна. Найруулагч үргэлж Амраа байна. За маа 17 Production-ы Шалц уран сайхны кино яг одоо кинотеатруудад гарч байгаатай холбоотойгоор кино уран бүтээлчээс гэсэн ярилцлагын контенттэй та бүхэндээ хүрэхэд бэлэн болоод байна. Үзэгчтэйгээ анх ерөнхий Шалц киног бүтээх болсон одоо сэтлээсээ болцъё тий. Кино бол ингээд янз бүрийн сэтлээс төрдөг штэ. Шууд одоо тийм кино хийчихээ, ийм кино хийчихээ гэж бодож олдгоо гинт ирдэг штэ санаанууд бол ер нь бол. Надад бол нэг ийм эхлээд нэг ийм постэр нь харагдаадсэн байхгүй юу? Нэг хүн ингээд дээрээс нь ингээд харцсан. Нэг хүн ингээд жижигхэн биетэй хүн байх гэдэг штэ. Доороос нь ингээд харцсан. Яг ийм хажуу талаасаа харцсан. Тийм протект одоо юу гэх хамгаалсан гэх юм уу тий. Тийм постэр ихлээр харагдаадсан байхгүй. Тэр санаагаа хөгжүүлээл явсаар байгаа л тэгэл ийм кино болсон л дээрэс нь яг одоо миний энэ байнга асууж явдаг энэ таньшааны хүмүүс хайцсан бай. Тэд нар одоо юу хийж хаана явдаг бол. Тэ зарим нэг контент дээрээс тэр маань энд явж ийлээ тэр хоёр таньшааны Японы хийсэн одоо баримт кино миноны тэгэл ганц нэг хүмүүс ингээл байж л байдаг те. Ер нь тэрийг хилдэг байх хүмүүс. Тэнд амьдарч ирсэн одоо өнөөдөр сайн сайхан яваанууд нь ч юм уу ер нь хүмүүс тэр тухайга дурсах дургуул байдаг баг. Тэгээ энэ ингээ бодол маань ингээ хөгжсөөр байгаад энэ сорвны тухай болж ирээд те хүн болгоны цээж зүрхэнд ямар нэгэн сорв байждаг ил талд. Энэ сорв нь ингээд үргэлж өөрийг нь махын зулгааж, зовоож, шархалж өвдөлж хүндүрдэлж явдаг те. Зарим тэр сорвороо бахархаж явна ч гэнэ те. Түүхштэй сорв бол. Сайн нэг хэд хоногийн өмнө хасагсан сценүүд гэж цацагдаж эхэлсэн. Тэгээд харж байхад хүмүүс яагаад ийм сценүүд ахсан юм болоо, ийм гоё сценүүд энэ төр гэж асуусан мэлээ. Тэгэхээр тэр тухай чи хариултаа өгөөч. Яагаад тэр сценүүд ахсан бэ? Кино бол дүр байхгүй юу? Кино бол хүний тухай байдаг байхгүй юу? Тийм ээ? Хүний тухай л байдаг. Тэгэхээр тэр ингээд дүрийг хөгжүүлээд ингээд явхаар тэр хүн хинбэ гэдгийг бид танилцуулах хэрэгтэй. Тэгэхээр би бол ингээд дүрээ илүү ихээр гоё танилцуулах гэж, илүү ихээр одоо зэрэгтэй ойлгуулах гэж ингээд эхний хэсэг дээр бол нэлээд хідэн хүн хурц шийдэлтэй сценүүдийг тавьж өгöd дараа нь монтажаад харсан чинь нэг л хангалттай байсан байхгүй. Тэгэл сонгож байгаа л алийг авч үлддэггүй, алийг харин тэр л бол үнэхээр одоо би пост бичгтээс гар хөлөө тастуулж байгаа юм шиг хэцүү. Тэгээ хөгжмийн зохиолч нар, киноны хөгжмийн зохиолч нар ч гэсэн ингээл хөгжмөө өгөө бид нар талын тастаал тавиал ингээл яхаар уурлаад идэх шиг. Яг л тэр бол өстой ягаар хөлөд тастуулж байгаа юм шиг маш хэцүү сонголт маш хэцүү. Тэгэл хасгаас өр арга байхгүй. Тэ эн чинь бас дээр нь ритмдээ нөлөөлдөг. Ритмдээ нөлөөлнө. Тэ үзэгчдийн сэтгэл зүйд ч гэсэн нөлөөлнө. Ойлгож чаддаг юм дахиж тавьж өгöd байгаа ч юм шиг тэ. Шалцын дүр өөртөө чинь хэр адилхан бэ? Бас өөрөөс чинь хэр хол вэ? Анаа том охин кино үзсэн шүү дээ. Нэлээр. Тэгээ том охин кино үзэж гарч ирчээд би өөрөөсөө аавыг аав гэж харсангүй. Аав чи амьдралаар амар хинээд хүн энэ кино ямар амар өрөвдөлтөй дүр вэ гэсэн гарч иржсэн. Тэгэхээр ер нь шалцын дүртэй өөрөө хэр ойртох вэ? Тэгээ хүн яг ингээд дүрээ зохиолоод яг зохиолч хүн бичгээр өөрөөсөө одоо хэр их зүйлийг авч тэр дүрээ бүтээдэг юм. Ер нь ингээд ямар ч зохиолч ингээд кино зохиолч бай, хинч бай, одоо үргэлжлүүгийн зохиолч бай, ямар ч зохиолч тэр дүрийнхээ оронд өөрөө амьдарч эхэлдэг баг. Тийм учраас тэр зохиолчийн зан характерын хэсэг нь заавал тэр бичиж байгаа дүрдээ нөлөөлж идэг баг. Содоо томбогой тунгалаг тамирыг бичиж байгаад ингээд галт тугаандаа бичдэг байсан. Тэгээд уйлаад сууж исэн ингээд яриа өгдөг штэ. Долоо сурунгоо ороод ирсэн. Яасаа гэж чинь хонгор өгцөн гэд тэр хонгорыг өхүүлэхгүй гэж баг 12 мөнгөний дэвтрийг 12-ыг дуусгасан гэж ярьдаг байхгүй. Тэгэхээр тэр дүртэйгээ цуг ингээд зохиолч нар амьдрдаг юм байна л да. Тэгээ би ч гэсэн шалзын дүртэй нилээ хэсэг нь ингээд байж байгаа. Яах вэ? Яаж эндээс амьд гарах вэ? Яаж эндээс сухтах вэ? Би байсан бол нөгөө нэг Станиславскийн системийн үндсэн зарчим Если би тэ what if гэдэг үг байгаа учраас шалзаас өөрөө характер гэх юм бол би шалзан оронд байсан бол ингээд бүх юм хүнд ярьж өгөөд ингээд сайн тайвшраад тэ уудлаад ингээд гаргаад шарханаас хурдан идэх байсан баг. Ялгаатай тал нь. Ижлэхэн тал нь гэх юм бол шалзын тэр тууштай байдал бол миний характертэй л өгдөг өстой. Яг Монгол хүмүүс ингээд одоо юу гэдэг айгүй их юм яриад өөрөө тайлбарлах гээд ахгүй ч гэсэн чиний одоо бичиж өгж байгаа тэр тухайн дүрдээ бичиж өгж байгаа текст нь тэр хүний дотоод ертөнц нь яг одоо ямар хөө үзэл бодлоо ямар дотоод ертөнцтэй гэдэг айгүй тийм богинохон өгүүлбэр дотор
одоо шин тэр яг тэр хогийн цэг дээр амьдарч байгаа хүн тэгсэн мөрчлөө өөрхөн сонирхдаг юм Ромео Жулиетаа мэдээд байна гэхэр чинь бас унших дуртай тий ингээд нэг өөрөнгөс ертөнцтэй дүр байгаад байна гэдгийг шууд ингээд танигдгаар их юм уу. Тэгээ дүрийг ерөөсөө бид нар чинь дүрээ ингээд танилцуулах хэрэгтэй шүү дээ. Хэн бэ? Зүгээр нэг дүр бол ингээд кинонд хэрэглэгдээд нэг туслах дүр одоо гол дүр туслаад гаргаж ерөөсөө болохгүй. Тэр бид нар тэр дүрийг бичгтээ ингээд тэр дүр чинь хэн бэ? Яг ямар түүхтэй юм бэ те? Зорилго нь юу юм бэ? Юунаас айдаг юм бэ? Ингээд тэр болгоныг бид нар ингэж гаргаж ирж байгаа. Тэгээд тэрийгэ жүжигчнэрээ дамжуулан тэр ингээд бие хүн болж амьдрах хэвээр. Тэгэхээр ингээд засаг уучлсан биз дээ. Чи өөр хинээр гингүүд ингээд харангуут тэр хоёрын харьцаа би ингээд үзүүлэх гэж тэр хэсэгт хийж байгаа байхгүй. Шоронд багтаач би чам бэлдэг байсан. Алддаггүй юм байт ингэж. Алдсан хүнийг тэнэг гэдэг. Алдаага давтсан хүнийг л тэнэг гэдэг. Ингэж яваач амьдрал алдчих та. Би айлгэрт аль байдаг алдсан. Уучлагдахгүй бол өгөж өгөхгүй. Засаг чамайг уучлсан биз дээ. Чи өөр хинээр өөр. Яг тэр хоёр анх ингээд тэр шоронгоос цуг явсан байхдаа шалзан илүү их дээрлэгдэг байсан. Тэгээ нөгөөх нь яг ингээд шалзаг ядарч явахад жоохон томрох гээд штэ. Тэгээ чи ингээд энэ хоёртай ингэчүүдээ чи ингээд харилцаа ингээд томроод штэ. Нэг харахад л жижигхэн болгож байгаа. Энэ хоёр өмнөх түүхэн ч гэсэн тэр яриан дээр ингээд илэрч гарч байгаа одоо ингээд тэр талыг мэддэг хүмүүс бол энийг хараад бас ойлгож харна. Арталт нь маш том үйл явдал хүлээж байгаа. Энэ үйл явдал дээр бол одоо тэр Ачиг Чумба гэдэг нөхөр бол аврахгүй байгаа шүү дээ. Тэгээ тэр их дээрлэхүүлж исэн. Хичнээн найз гэсэн ч гэсэн сонзонтой түүх тэр хоёрт байгаа байхгүй. Тэр зүгээр ядарч яваа нэг эрийг тэгж одоо хинч тэхгүй шүү дээ. Тэгээ монгол хүн бол ингээд мориороо туслаад явуулдаг бидний уламжлал бай. Гэтэл тэхгүй байгаа нь тэр хоёрт үнэн түүх байсан байж таарад байгаа биз. Сонзонтой байсан байна гэсэн үг шүү дээ. Тэгээд тэр очих газаргүй болол тэн дээр очисан. Тэгэхээр энэ киног би бас ингэж тайлбарламааргүй байна л да. Гэтэ энэ болгоноос ба нэг соргоор хардаг үзэгчд байдаг болох. Тэ үзэгчдэд бид нар итгэх хэрэгтэй. Юугийн тайлбарлаж, юугийн тайлбарлахгүй байх вэ те. Үзэгчд найруулагч хоёр яг киноны тэр цаг 30 минутын туршид бид нар өөрсдийн гэсэн нууцтай. Тэр нууцаа баг багаар хуваалцдаг, ярилцдаг те. Үзээ сууж байгаа хүмүүс чинь. Тэр мэдрэмжээ солихолцох тэр л одоо их найруулагчийн хамгийн амттай хэсэг нь байдаг юм байна л да. Сэтгэл дээр ер нь дийлэнх нь аюу тийм амьдралтай тулаанууд болсон байна гэж хэлж байгаа одоо үзэгчид дийлэнх нь. За бас ингээд цөөн хэсэгт нь олоод ирэхээр манай кино гэлтгүүр Монгол киночид гэж аваад бас асуусан асуултууд харагдана лээ. Бүр хэдэн жилийн өмнө хийжсэн кинонууд огт ингээд тулааны хувьд дэвшил байхгүй ч гэдэг юм уу те. Тэгэхээр яг өөрөө найруулагчийн хувьд бол анханасаа яг энэ тулааныг юу гэж харж ямар онцлогтойгоор ямар байдлаар хийгээж ямар хүмүүстэй хамт ажилласан бэ? Энэ киног хийсэн уран бүтээлчийн одоо фильм мейкерийн хувьд бол энэ бол Монголын кинонд байгаа хамгийн сайн тулаантай кино. Энийг одоо эвдэж гарах тулаантай кино би бол одоо бардам хүлээж байгаа. Тэ? Энэ бол одоо Монголын киноны 90 жилийн түүхэнд яг Монгол хүний зан характер, монголчуудын зан характерыг харуулсан тий. Нэгэн эсрэг нэг. Тэ? Монгол ирчүүд чинь бас нэг юм бид нар багасаа хог барихгүй үзэн шүү те. Хамраас ус гарах юм бол ялагдсан тооцдог те. Бид нар чинь бас нэг бодомжнодаа ч гэсэн бид нар чинь дүрмтэй зодтолдог өссөн хүүхдүүд байхгүй юу? Яг л Монгол хүнээс гарч болох акшн. Монгол хүнээс гарч болох тулааны одоо хөдөлгөөн те. Тэр хүн урд нь ямар спортоор хичээлдэг байсан те. Ямар эвсэлтэйг өсвөл хамааран тулалдж байгаа те. Гарын доорх материал зэтрэл юу байдгийг те. Одоо яг аим өрсөн тулаанд. Тэрнээс бид нар одоо Солонгос шиг нэг хүн 40 хүн зодоол те. Эсвэл Япон шиг ч юм уу ингээд тийм биш. Яг л Монгол хүний зодолж болох тийм тулааныг бид нар хий гэж зорьсон байхгүй. Хамгийн реалны, хамгийн үнэн, бодиттой тийм тулааныг хий гэж бодсон. Тулаанаас гадна одоо Монголд үзэж болох одоо машины хөөцөлтөө ямар акшн байдیں۔ Тэ тэрийг хий гэж бодсон. Манай тулааны найруулагч Lloyd Bateman гэдэг хүн Avengers, Venom-ийн тэ Tom Hardy, Tom Cruise-ийн одоо энэ тулаантай кинонуудын даблыг хийдэг тийм тулааны найруулагч ирж ажилласан. Яг нь ингээд хүмүүст ингээд заавал бас таалагдах албагүй шүү дээ. Заавал одоо хүмүүс ингээд ямар одоо гоё тулаатай кино вэ гэж хэлэх албагүй шүү дээ. Энэ чинь Монголын тулаан
дэлхийн энэ бусад орны кинонуудын тулаанаар чинь хоорондоо өөр байна шүү дээ. Тэр кино нь өөрөө фэнтези жанртай кино юм. Одоо энэ акшн кинонуудын хөгжил дэвшил энэ фэнтезиг бид нар ямар жанрын ямар төрлийн акшн кино гэдгээс тулаанууд нь ялгаатай болдог байхгүй. Жишээлбэл одоо Avengers-ийн тулаанууд одоо Aquaman-ийн тэр тулаанууд тэр ч гэдэг юм уу маш их компьютер график орсон маш сонирхолтой одоо тэр киноныхаа жанр тохирсон. А манайх бол яг ийм бодит underground ийм акшн кино учраас манай тулаан яг л тийм л байх хэрэгтэй. Амьд үлдэхин төлөөх. Тийм амьд үлдэхин төлөөх survival тийм тулаанууд байх хэрэгтэй. Тэгэхгүй энэ дотор чинь бид нар өөр янз бүрийн хотлоо өнөө фантаз оруулаад ирэх юм бол энэ амьд байгаа байдлаасаа тасарч штэ. Үнэмшигтэй байж. Хамгийн гол нь үнэмшилтэй байх. Авалтын объектууд, локейшн одоо байршлуудыг сонгосон тэр зүйл ер нь ингээд нөгөө чи түрүү хэлсэн шүү дээ underground буюу ингээд яг нөгөө нэг одоо дүрээ дагаад ч юм уу ингээд яг бидний өдөр тутам алхаад байгаа одоо юу гэдэг явдаг тэр гудамжуудаар биш арай өөр газараас нэг тэрийг чи бас яг дүрээ дагаад чийвүү эсвэл ингээд албаар тийм одоо онцлын те Монгол кино гэхээр те бас нэг юм одоо юу гэдэг гадны улсуудад үзүүлээгүй гоё тийм өрмөц локейшн үзүүлээ гэж зорьсон уу? Дүрэл дагаж байгаа. Хаашаа зугтаж очих байсан бэ? Хайчих бай те хаагуур зугтаах бай гэж нэгдүгээр дүрээд байгаа жаа. Хоёрдугаар тэрийг чинь биднээс ялкны мочиг чимэглэж өгөх хэрэгтэй шүү дээ. Одоо гэр хороол гэдэг бол одоо энэ дэлхийд төр байхгүй цорын ганц локейшн Монгол улсад байж байна те. Бөөр өвөл болоод утаа маань ихсэх юм бол бүр аимшиг кино шиг те. Гоё болж эхэлдэг те. Өнөөдөр одоо бас яг энэ машинаар нүрсөө зөөж байгаа улс баг Монгол л байх шиг байна. Бус тусаа дандаа төмөр замаар гаргаж जैन тийм ээ. Тэгээ тэр олон машины бөөгнөрлүүд бас л Монгол улсын нэг сонирхолтой объектын нэг мөн тий тэр говьд байгаа онгоцны буудалч гэдэг юм уу. А шалзын үед бол ингээд одоо манай улаан чулуутын хогны цэг тий цагаан давааны хогны цэг гэдэг бол бас л сонирхолтой объектууд. Тэгэхээр яг энэ шалзын дүр хаанаас гарч ирсэн бэ? Тэр ингээд тариншаанд өссөн хүүхэд байж тий баг тэндээ төрсөн ч байж магадгүй. Тий тэгээд тэр ингээд зугтаж явсаар байгаа сүүлийн үед хамгийн сүүлдээ гэртээ ирж байгаа байхгүй. Хамгийн сейф газар нь тураг ядрахаар уулаа гэдэг үг өгдөг шүү дээ тий. Тэгээ тэр дүр тийшээ л очих байсан баг. Тэгээ яг ингээд дүрэл хөөж явж байгаа. А тэгэхээр тэр бид нар ингээд локейшныг чимгэлж өгөх хэрэгтэй. Одоо Мартин Скорсезе одоо тэр мастер классыг үзэж байгаа хамгийн ихний өгүүлбэр нь тийм байдаг байхгүй. Найруулагч чи кино хийж байгаа эхлээд локейшнтэй дурлаа. Тийм ч учраас Мартин Скорсезе тэр такси одоо казино гэл кинонууд нь өөрийнх нь хамгийн сайн мэддэг локейшнуд байгаа байхгүй. Тэгэхээр тэр кинон тэр хэрээрээ тэр найруулагч зохиолч тэрийг мэдж байгаа учраас тэр дотор илүү баялаг үйл явдал зохино. Одоо манай энэ 60 70 оны 80 оны 90 оны ч гэсэн ингээд зохиолч нарын одоо богино өгүүлэлэг ч юм уу те ингээ харж байгаад их хвчлэн хөдөө нутгаа бичсэн байдаг. Тэр тал нутгаас Монгол хүний сайхан сэтгэл ихийгээ сансан их рүүгээ очихсан ер нь их хвчлэн дийлэнх өгүүлэлгүүд те тийм байдаг штэ. Тэгэхээр локейшныг аягүй сайн мэдж байгаа байхгүй. Тэндээс л яг зүтгэл зүрхээ уудалж гаргаж идэг. Тэ үнэн амьдралын үннийг олсон байдаг ч юм уу. Тийм учраас л тэр тухай илүү дэлгэрүүлж бичдэг байх л да. Тэгжсэн одоо Улаанбаатар хотод төрсөн хүүхд учраас Улаанбаатар хотыгаа одоо ингээд миний анхны клип чамтай хамт явмаар байна. Тэгээ миний дипломын ажил байсан. Тэр хийхэд би яг төмөр замдаа л биш төмөр замдаа л авч байгаа байхгүй. Төмөр замын тэр вагоны шат мат те. Тэгээ сая киноч өөрөө ирэхгүй тийшээ би тараншаана хаана вэ гэж хайхтал тэр барсахын ажуутлын тэр юутай чи миний тоглож өссөн. Тэр саад те миний тоглож өссөн газар тэгээ тэндэл эргэж очиод байгаа. Тэгээ миний хамгийн сайн мэддэг газар. Тэгээ яг энэ урд нь ингээл төлөвлөл би энэ дээр ийм зураг авах юм юмсан тэн дээр тийм зураг авах юмсан энэ локейшн тэгж ашиглах юмсан үзүүлэх юмсан гадныханд бас юугаараа баян те тэрүүгээрээ бас бардамнах юмсан гэдэг тийм хөслөд бас байгаа л да дотор бяцхан тэрийг л хөөж явж байгаа. Кино хийдэг одоо өөр улсад амьдардаг гадны уран бүтээлч найзууд маань ингээд миний кинонуудыг ингээ үзэхээрээ ер нь чиний кино чи ингээд яагаад тантаа авилгалын тухай юм бэ хохирогч дээр орлон тоглогч дээр те итгэлж бас тэр гэл ингээд өнөөдөр энэ кино ч гэсэн ч гэдэг юм уу те ингээд яагаад юм байд юм бэ одоо Монголын connection ч гэсэн бас муу цагдаатай те тэгээ яагаад юм байд юм бэ яагаад иймэрхүү Монголын киног харахад Монголын кино урлаг ер нь нэг тиймэрхүү ингээл харахад бусад минь надаас өөр кино зохиолчтой тэгээ кино найруулагчдын кинонууд нь бас нэг тийм. Тэгтэл бид нар ер нь ингээд уран бүтээлч хүмүүс чинь яг энэ эмзэглэлээр амьдарч байгаа шүү дээ. Юунд өвдөж байгаа тэрүүгээрэл бид нар кино хийж байгаа шүү дээ. Тэгээ бид нар яг ийм өнөөдөр манай улс нуултгүй бид нар авилгалаараа одоо дэлхийн сүүлээсээ иддгүүр баримтч байдгийн тий. Тэгээ тэр тухайгаал хийд юм байл л да хүн.
Тэр өвдөж байгаа юм аа л хийдэм байл л да. Тэгвэл дараагийн асуулт нь энэ өвдөж байгаа энэ авилгалын тухай өөр жанр руу болгож хийх үү? Хийн штэ. Илгүй яах юм бэ? Энд чинь бидний амьдралд өдөр толгом талхны мөнгөн дээр тэ тулгамдж байгаа асуудал юм чи энэ л бидрийг өвсгөж ш. Тэгвэл уучлаарай. Тэгвэл одоо энэ авилгалыг барьж авч хийгээд яг юуг өөрчлөе гэж бодож яг уран бүтээлчүүний хавьд чи хийж байгаа. Яг тэгвэл энэ үзэгч кино бол ерөөсөө нийгмийнхаа толино байж байгаа байхгүй юу? Кино бол сайн уран сайхны кино бол явандаа түүхэн кино, баримтат кино болж үлддэг байхгүй юу? Өнөөдөр бид нэр 60 50 70 оны кинонуудыг үзэх юм бол хичнээн одоо улсын захиалгаар хийгдэж байгаа тийм одоо уран сайхны кинонууд байсан ч гэсэн бид нэр тухайн үеийнхэн нийгмийн байдлыг, хүмүүсийн аж байдлыг, хүмүүс юунд баярлж хөөрдөг байсан, юунд сэтгэл дундуур явдаг байсан те тухайн нийгмийн бүцэд юунд ард олон түмнээ шахаж исэн, юунд хүрэхийг зорж исэн гэдг нь уран сайхны кинонд ч гэсэн гарч ирж идэг. Социализмын тухай те өнөөдрийн бидний энэ хийж байгаа кинонуудыг магадгүй 20 жилийн дараа ч юм уу те 10 жилийн дараа ингээд үзэхэд ч юм уу хойшоод өнгө үзэхэд өнөөдөр 2020 он ийм л байжээ. Биднэрт хүмүүс нь ямар хувцас өмсөж ийсэн, хүмүүс нь ямар хүсэл мөрөөдөлттэй байсан, хүмүүс нийгмээс уран бүтээлчд нь юуг нэгж ийсэн, ямар асуулт тавьж ийсэн. Тэ? Тэднийг л олж харна. Тэрнээс бид нар бол яг ингээд ирээдүйг зөвнсөн кино ч гэсэн үргэлжлэл хүн чанарын тухай тэ Америкийн одоо сайн кинонуудыг харахад ямар ч цаг үеийн тухай хийж ийсэн эргээл энэ нийгмээсээ нэгж байгаа асуултад найруулагч нар бүтээлээрээ дамжуулж асууж шээ. Өнөөдөр Ал Пачино тэ Scarface дээр одоо ингээд загалмаас эцэг дээр ч юм уу бүсгийн хүний үнэр дээр ч юм уу одоо ингээд кино нарахад Ал Пачиногоор л байгаа. Тэр жүжигчин тэр зохиолыг уншаад Scarface-ийн дүр нь ямар характертай юм бэ? Тэрийг нь тэр дүрийн одоо build up-ыг одоо тэр характер хөгжүүлэлтийг гаргаж ирж тэр нөхцөлд амьдрахыг л бидэнд одоо тоглолт гэж хэлээд нь шүү дээ. Тэрэн дотор хэр үнэн явж байна. Тэрүүгээр л явж байна. Тэрээс одоо манай нэг энэ наа чин театрын ойлголт яваад байгаа байхгүй. Одоо дүр бүтээн гэхээр ингээл хамран дээр гомоос игээл өөрөөсөө өөр хүн болоод те одоо юу гэдгийг ингээл явж байна. Жишээлбэл цагааны цэг юм байгаа Сквотер гэдэг кинон дээр хоёр дүрд зэрэг тоглож байгаа. Нэг нь шүүшүүчэн болж ирж байгаа, нэг нь Эрдэнэ занг болж тоглож байгаа. Нэг палган дээр хоёул орж ирдэг. Хоёлаа цагаан цэг мэт байгаа. Нэг нь хятад хувцастай, алхаан жоохон өөр. Нэг нь бол ноён хувцастай ёсолж байгаа хэсэг. Мэдээж нэг хятад хүн монголоор ярьж байгаа болохоор яриан дээр ажилласан байна. Энэ дотор хоёуланд нь цагааны цэг мэт явж байгаа. Тэгэхээр энэ тэр цагааны цэг мэт тэр дүрд тэр яаж амьдрснараа л тэр дүрийг гаргаж ирж байгаа байхгүй. Жүжигчин хүн бол одоо брэнд байхгүй. Брэнд маш бүдүүлэр их юм бол бүтээгдэхүүн. Тэр бүтээгдэхүүнийгээ үзэгчид ямар нөхцөлд орж яаж зовж шаналж тарчилж байгааг нь харах дуртай байдаг. Тэрийг ялж байгааг харах дуртай байдаг. Тэгэхээр өнөөдөр ингээд одоо бусад одоо дэлхийн хүчтэй жүжигчдийг харъя л да тий. Тэгээ тэрийг ингээ ямар зүрх өнгөс нөхцөлд оруулаад баавгаад бариулаад мөлхөөл нөгөөх нь яваал арай хийж гарч ирээл те эсвэл онгоц зохион бүтээгч болол яг нэг хүн яваад байгаа даа шүү дээ. Яг нэг янзаар л уралж байгаа шүү дээ. Жүжигчний уран чадвар талаас гоё яриа гэж бодож байна л та. За тэрний юу вэ гэхээр Заяа Шалц хоёрын одоо тэр хүүхдээ өдөр өнжүүлэхэд үлдээдэг нэг тэр хэсэг байгаа шүү дээ. Тэгээ тэрэн дээр гарч ирээд яг хаа би өөрөө чинь ер нь ингээд энэ хэсэг дээр яг яаж тоглосон болоо гэдгийг бүр үнэхээр яг зорж асуумаар байсан. Тэгээ тэрний юу гэхээр ингээд заяа явж тойлоод нөх хүүхдээ үлдээч чадахгүй болоод ингээд нам газар дээр таг зогсдог. Тэгээ тэр хэсэг дээр ингээд одоо яг анзаараад ингээд яг үзэх юм бол яг тэр шалт тэрийг анзаараад буцаад ингээд хүүхдэйг орж авах хүртэл ингээд тэр нэг хэсгэн одоо минут хүрэхгүй те тэр хугацааны дотор өөрөөс чи ингээ баг 3 4 янзын тийм тоглолтууд ингээд гарч байгаа анзаарчихсан байхгүй.
сценаар дамжуулаад яг энэ жүжигчин үний ажиллагаа гэж яг ямар байдаг талаар багш маань ч гэсэн хэлж ирсэн гэдэг үнэн амьдр гэдэг үг байна шүү дээ. Үнэн бай, үнэн амьдр гэдэг. Тэр бол одоо миний жанжин шугам мөн юм уу? Жүжигчний уран чадварын хамгийн чухал гэсэн үнэн байх. Амьдрах гэдэг байгаа юм. Гэтэл яг тэр ситуацид ингээл яг амьдрах юм бол хэн амьдрах гэж байгаа нь маш чухал байхгүй. Тэнд амраа амьдрах гэж байгаа юм уу? Шалз амьдрах гэж байгаа юм уу гэдэг чинь. Хэрвээ амраа бол би 5 хүүхэдтэй хүн. Амар сайхан бол би хүүхдийг хизээч тийм салгаж тэр юунд өвдөхгүй. Би аваад явна, заавал авч явна тий. А шалз бол үлдэнэ. Тэрнтэй яг юм чинь хаяад уйлж мөөлөд байгаа юм чинь тэр чинь тий юм тэрийг авч зугатах мохтах. Тэгэхээр тэр үнэн амьдран гэдэг үг чинь шалз хэрхэн амьдрах байл байхгүй. Яг шалзын юмтай толвол яах юм? Явахгүй байлгын тэр хүүхдээ аавна гэдэг. Тэгээд шалзын дүрээр амьдрах гэдэг нэг том асуудал. Тэрийг одоо дүрийн судалгаа гэж хэлээд байгаа юм л да. Одоо энэ дотор чинь зөндөө юм байгаа шүү дээ. Тайминг гэж байгаа. Бид нар чинь камер авч байгаа. Кино гэдэг чинь ингээд цаг хугацаатай. Тэгэхээр ямар хэсгээр ямар тоглолт гаргаад ийшээгээ буцаж байгаа энэ хэдэн секунд байх вэ гэдгийг хөтөлж үжигч тооцох хэрэгтэй байдаг. Тэгвэл хэд урт болох юм бол тэр чинь ингээд монтажлахад хэцүү болно тий. Ууд ингээд энэ дотор маш олон нарийн юмнууд байна л да. Тэгэд ингээд яг амьдраад ингээд уяраал зогсоолтой шийдвэр гаргах гал ингээд дүлээл ингээд байгаад байвал энэ чинь хичнээн үнэн ч гэсэн бас болохгүй. Тэгэхээр тэр хугацаагаа ч гэсэн маш тооцоолох хэрэгтэй. Би хизээ яг зогсож байгаад буцаж алхах вэ? Эдгээр тэр алхаа нь ямар хурдан байх вэ? Эсвэл удаан байх вэ? Тэнэгэлцсэн байх вэ? Гэдэг чинь ингээд олон юм бодох зохицуулах асуудал болоод байна шүү дээ. Дотоод одоо бодож байгаа бодлого гаргаж ирж үзэгчдэд ойлгуулж шүү дээ. Миний харснаас тэр ингээд одоо энэ тэнэгэлж чинь одоо яах нь? Яах нь? Тэнгүүд нөгөөдөг чинь ингээд бодож байгаад яах вэ гэдэг бодол ингээд зэрэлтээ хуваалцж шүү дээ тэр чинь нүдээр. Тэрэн дээр камерын ямар өнцөг байж иж тэр жүжигчний дотоод сэтгэлийг нааш нь гаргаж авчрах вэ? Тэр гэдэг чинь ингээд киног нийлмэл урлаг гэж энийг нийлээд байгаа байхгүй. Кино ч нөгөө өөрөө метикний урлаг бас. Орон зайны. Тэ? Ингээд камер ийшээ гарчвал фокусгүй ч. Ийшээ фокусосоо гарч. Тэ? Инхээр зураглаач чинь бас ингээд гэрлээсээ гарч ингээд камер чи яг ийм орон зайны урлаг байхгүй. Тэгэхээр энэ дотроо яаж бас тоглох вэ гэдэг чинь маш олон юм тооцоолох хэрэгтэй. Ер нь офшид план дээр яаж хөдөлсөн? Хөрвний план дээр яг тэрийг хөдөлгөнө. Тэгэхээр энэ хөдөлгөөнийг ингээд хийхэд офшид дээр тогсон бол тэрийг. Тэгэхээр энэ төвлийг бид нэр 5 6 авна штэ. Нөгөөдөө 5 6 тавтах нь штэ. Гэтэ яг адилхан сэтгэл хөдлөлттэй байх нь штэ. Тэгэхээр эн чинь эхлээд нөгөө rehearsing бэлтгэл ажил яваад байгаа байхгүй. А тэрэндээ ингээд яг жүжигчд босож жүжигчд яадаг юм мэдгүй. Гэтэ би бол ингээд багаар ингээд суулгаж байгаа тэр чинь гэрлээ тавьж нэг үзэн, камер хөдөлгөөнтэй нэг үзэн тий. Тэгж байгаа дахиад авлаа. За дахиад нэг авъя. Энэ болгонд ингээд сайн бэлтгэгдэж энэ болгоныг айгүй үр дүнтэй ашиглах хэрэгтэй. Тэгж байгаа л тэр дүнтүүбэл дотроос л гаргаж авч байгаа гэсэн. Тэгвэл ингээд үнэн байх гэдэг дээр чинь ингээд би яг чамаа ингээд ярьсан болгондоо үнэн бай гэдэг үг айгүй олон сонсч ирсэн. Тэг үнэн байх гэдэг үг жоохон ингээд яг өөрхөн одоо юу гэдгийг тоглолтын яг тэр хэсэг дээр би хамгийн одоо юу гэдгийг те үнэн байх гэдэг нь нэг жүжигчид нэг ингэж ярьдаг шүү дээ. Үнэн байх гэдэг зүгээр англи дээр бол яг magic гэж ярьдаг байхгүй нэг тийм нэг гайхамшиг мэдэрдэг гэдэг шиг. Нөгөө Аль Пачино гэж ярьсан байдаг чинь шамтай адилхан Славский буюу method act тийм. Одоо яг үнэмшиж тэр дотор амьдрна гэдэг байгаа тийм. Тэнгууд Мерхол гингууд арай өөр, Майзнер гэвэл арай өөр гэл ингээд аюу олон тийм жүжиглэлийн техникүүд байдаг. Гэтэл яг энэ Славский буюу method acting гэдэг хаанлахаараа тийм техник жүжиглэлийн техник гэхээсээ илүү зүгээр ерөөсөө тэрэнд үнэмших. Одоо яг тэр ямар сцен мэн яг тэр дүрийн дотор ингээд үнэмшин гэж ингээд ярьдаг гэдэг байгаа шүү дээ. Одоо яг энэ тухай яг үнэн байх гэдэг дээрээ одоо ч өвшөөлө гоё ингээд нэг задлаад ингээд яг үнэн байхтай шууд орол ингээд үннээсээ ингээд байгаалтай одоо ингээд тэр үнэн байна гэвэл одоо яг одоо энэ чинь яг зөв magic галзуурлын төвшөнд ирж байгаа байхгүй яг ийм төвшөнд анхаар мотор гэхт шууд үнэн байна гэдэг чинь бас айгүй боломжгүй шүү дээ тий. Тэгэхээр энэ олон жүжигчний өөртөө ажиллах ажиллагаа, дүр дээр ажиллах тий, партнёртойгоо ажиллах камертай ажиллах ажиллагаа, гэрэлтэй харьцах ажил энэ болгон чинь бүгд жүжигчний мэдчих хэвээр, санаж явах хэвээр тий, мейкаптайгаа хувцастайгаа. Энэ болгон чинь ингээд дүрийг юу хийж чинь, локейшн, объект юу гэдэг. Энэ болгон чинь ингээд дүрийг бүрдүүлж өгч идэг тэр үнэн байх руу төхүүлж өгч идэг юм баггүй. Тэр болгоноос жүжигчин үнэн бай л гэдэг үгний сонголт юм бол үннийг ирж олоо гэсэн үг.
үнэн байхаа ирж олоо л гэсэн үг байхгүй. Тэрийг хайж олох хэрэгтэй. Ингээд хүн болгон жүжигчин болгоо ингээд эсвэл ганцаараа ингээд хит удаа ингээд байж байгаа одоо тамжиг байд нар чи ингээд амар удаан гоё бэлдээл те. Тэр дүрдээ орж байгаа нь ингээд сүрдэн бахархам аюу гоё байдаг штэ. Энд чинь бас дуршлагын асуудал явж байгаа. Дуршлагтай шууд гарч ирэл ингээд төрцөн тийм авиастангууд байна л да. Тэ. Тэгтээ эн чинь дуршлаг байхгүй. Бэлд хинээс ч битгий ич. Тэ хайж ол. Тэгэл одоо ингээд нөгөөд харьцаж байгаа бол тэр харьцаж байгаа хүн чинь мууч сайн ямар ч хүн байж болно штэ. Тэ. Өгдөггүй ч хүн байдаг. Тэгт нөгөө жүжигч нь урдаас нэг харахад л шууд оруулдаг хүн байдаг штэ. Одоо манай цэрэн дээр зугаа бол одоо нэг өгүүлбэр хэлэхэд л ингээд нап гэл гэрт төр бүхчин гэрт орсон юм шиг тэгж барьдаг жүжигч юм байхгүй. Тийм учраас өгдөг жүжигчин өгдөггүй жүжигчин гэж яриад байдаг шүү дээ. Тэр чинь тийм учиртай. Тэр локейшн, гэрэл, сүүдэр юу болгоноос хайж олохыг хэлээд байгаа байхгүй. Тэгээд янз бүрээр үнэн байж болно шүү дээ. Хэтрүүлэхтэй үнэн байж болно. Гэхдээ үнэн. Тэ одоо огт үнэн хараад үнэн мэдрээд байгаа мөртлөө хаана байна үйлдэл. Нөгөө delivery, нөгөө үзэгчдэд аваач өгөх нөгөө үйлдэлээрээ бид нэр тэ байхгүй дотор мэдрээ суугаад бол бас үнэн байна шүү дээ тэр чинь. Тэгэхээр энэ дэр чинь нөгөө бидний жүжигчний уран чадвар боيو бид нар чинь дотоод сэтгэлээр гаргаж ирж нээж үйл явдлыг хөдөлж явах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр энэ болгонтой ингээд асуулна гэсэн үг л дээ. Тэгээд тэр хүн хин юм бэ? Тэгээд ямар өгсөн нөхцөл дотор байгаа юм бэ? Тэгэхээр энийг хайж олох л гэсэн үг би гэж би тайлбарлая. Мэдрэмжийг айгу ингээд байнга ингээд хадгалж явах хэрэгтэй. Эсвэл яг тэр мэдрэмж рүүгээ жишээ нь яг өвдөлт юм уу эсвэл идгсэн гэдэг юм уу одоо яг тэр дүрийн дотор ямар мэдрэмж байгаа тэрийг айгу сайн ингэж одоо шинээр нь тэ ингээд эсвэл одоо тэрийг хамгийн яг тэр крупнэ гэж яриад байгаа одоо яг нүүрлөө ингээд яг ойртуулсан тэ тэр ойрын план дотор одоо яг камер авахд тэрэн рүү хамгийн хүчтэй одоо яг сэтгэлдлөө гаргаж ирнэ гэж ингээд билд ап хийгээ бэлддэг гэж ярьж штэ тэ. А гэтэл өөрөө ч хувьд өөрөө ингээд камераар тасаа ингээд бүх багыг удирдаад найруулад яваад буцаад ингээд тэрнээр ороход яг энэ хоёрын одоо тэнцвэрийг чи яаж ингэж хадгалдгийг. За баг удирдах бол окей заяа. Тэр чинь ингээд манай зураглаач нарын багийнх ингээд байж гин. Тэд нар бүх одоо мониторыг хянжин те. Найруулагч нар байна. Нэг хоёр дугаар найруулагч байна. Тэгээд өөрснөө буцаж монитороо харна. Тэ. Ийм юмнууд ингээд хамгийн хэцүү юм нь яг партнертойгоо нэг паланд орох хэсэг нь хамгийн одоо челленжийн хэсэг нь байдаг байхгүй юу? Нөгөө партнерыг крупны авч ивэл би наанаас нь ингээд харьцааж өгөөд ингээд дэмжиж хоёулаа нэг паланд байна гэдэг бол ихэвчлэн одоо би яг л би өөрөө зохиолоо мэдсэн. Би тэр дүрийн дотор өөрөө эргээд амьдраад үзэж байгаад битсэн болохоор бүр зарим хэсэг дээр анзаар гэдэг. Миний уруул ингээд нөгөө хүнийхээ текстийг дагаж хөдлөөд байдаг байхгүй. Өөрийн одоо мэдлгүйгээр ингээд дагаж хөдлөөд байдаг байхгүй. Хитрхи их одоо контролдод байна гэсэн үг. Хамт тоолж дэмжээд ийн гэсэн үг. Тэгэхээр өөрийгөө алдчихад байдаг тэр хооронд. Би ямар байх хэвээр байлаа тий. Тэгэхээр тэр хэсэг нь бол одоо их энгийн инээдтэй юм шиг байж магадгүй. Гэхдээ тэр хэсэг нь надад хамгийн хэцүү байдаг. Одоо кино ч яг ингээд тустай хүмүүстэй гэрэлтүүлэгч, найруулагч, зураглаач, жүжигчид, мекап ингээд тустай юм шиг мөртөө яг бид нар үзсэн энэ лукер харж байгаа жижигхэн энэрүүл бүх анхаарлаа тавьж байгаа шүү дээ. Тийм ээ. Тэр зураглаач харж байгаа тэр лук дээр л бид нар бүх анхаарлаа тавьж байгаа шүү дээ тий. Тэгээд дараа нь үзлээ бүх тэрхэн ажил happy юу. Тэгвэл дараачих хэсэгт орё. Тэр дотор ч өөрийгөө чек гэж болно. За хоёлоо гоё кастинг хийдэг арга барилын тухай ярилцъя. Монгол киноноос хойш жүжигчин мэрэгчлээ биш хүмүүсийг аваад маш гоё жүжигч шиг те тоглолт нь маш гоё хүмүүст хүрэхээр тэгээд дөрвийн сонголтыг маш гоё хийж гинэ гэсэн тийм магтаалыг бол нэлээдгүй авсан. Тэгээд ер нь чиний өөрөө чинь арга барил ингээд яг тийм жүжигчин бус мэрэгчлээ хүмүүсийг ингээд тоглоулъя гэж боддгоо. Ер нь бол найруулагч бүрийн онцлог байдаг шүү дээ. Жишээ нь Феллини гэхэд нэг хамгийн хайртай найруулагч байгаа. Тэгээд Феллини бол ингээд яг гудамжнаас ингээд амьдралын дүрүүд хайж идэг те. Тэгэл авц мэдсэн мөрчлөө яг гол дүр дээр болохоор дандаа мэрэгжлийн хүмүүс авч идэг ч гэдэг юм уу те. Ингээд бас нэг тийм найруулагчны онцлог байна. Тэгээд чиний яг арга барил юу вэ? Албаар яг тийг сонгох юм уу? Эсвэл ингээд зүгээр тийг таарчаад байна уу? Би дөрөв ингээд ярьлаа шүү дээ. Кино бол ингээд зохиол эхлэхдээ дүрээс эхэлдэг гэдэг. Тэ одоо тэгж хөөж бичдэг гэдэг. Тэгэл ягаад кастингийн найруулагч гэдэг нь тустай бүр ерхий найруулагчийн хэмжээнд ирж байгаа том мест байна шүү дээ. Тустай бүр ингээд салбар бүр кастингаараа л ажилтдаг одоо сүртэй том
найруулагч нар. Тэгэхээр энэ бол энэ монгол хэлний одоо жүжигчин гэдэг үг бол маш буруу нэр томьёо гэж би боддог байхгүй. Жүжиглэн гэхээр өөрөөсөө өөр байхыг хэлээд байдаг байхгүй. Магадгүй Монгол театрын урлаг анх үүсэхдээ ер нь кино жүжигчин гэж байр бэлтгэдэг байлаа шүү дээ. Одоо бараг л одоо ч бэлтгэхгүй. Яг киноны жүжигчин гэдэг одоо ч бараг бэлтгэхгүй. Дандаа театр зориулж бэлтгэдэг. Театр дээр хүн өндөр дуугаар тэр хамгийн артын зэрэгэлт хүрэхтэй тэгэл хүн гүнзгий том хүчтэй буудаг тэг ингээл отелло бол яг отелло байх хэрэгтэй ч гэнэ тэ юу гэдгийг тэг ингээд өөрөөсөө өөр болохыг хэлээд идэг. Тэгээд ингээд ямар нэг юм нэмэх гээд нь шүү дээ. Миний хувьд бол жүжигчин гэдэг бол бүр маш бүдүүлгээр юм амьдрагч гэдэг төрөний нөгөө үнэн байдаараа л ирэх гээд байгаа байхгүй. Нэгдүгээр типаж тэг вид гадна төрх тэг тэр хүний зам байдал энэ бичсэн дүртэй хэр ойрхон байна. Тэрийг л олно. Тэр л олно. Тэгээд тэр хүн одоо ингээд манай үзэрэтэл бол ингээд 50 60 оны кинонуудыг тий ингээд харж байгаа бол тийм бизтэй хөө гэдэг нэг хэлбэрийн одоо текстийг хэлэх арга барил угаасаа школ нь тийм байсан. Тэгээ одоо манай театрын одоо гадна очиад театрын тоглолтод үзсэн ч гэсэн өөр байгаад нь шүү дээ. Одоо сүүлдээ ингээд кинон дэр маш удаан ингээд текст явдаг шүү дээ Монгол кинонууд. Тэгээд хүн бид нар амьдралдаа айгүй хурдан ярьж байгаа шүү дээ. Амьдрал кино амьдрал руу илүү ойртож одоо ингээд хувьсан өөрчлөгдөж байгаа. Энэ үед тэр дүр дээр яг тэр дүр хэн бэ? Тэрийг л авчирч тавих хэрэгтэй надад санагдаж байгаа байхгүй. Санагддаг. Хин илүү ойрхон байна. Хин илүү дөгч. Жишээлбэл одоо манай киноны Малиш бол тулгаанч урд өмнө үзэгдэж байгаагүй аимшиг төрүүлгөөс харахад л айдас төрөм тийм дүр би бичсэн. Тэр хинбэл гэж хайсан байхгүй. Тэгээ дээрэс нь плюс энэ хүн зодтолдог байвал илүү юутай болно те. Дээрэс нь сайн тоглодог байгаасаа тэгээ ингээд жоох мэдрэмжтэй байгаасаа яг тийм үнэ олсон. Азар. Ер нь азар би тийм хүмүүсээ олоод тэгээд миний ойр тойрныхныгоо илүү их тоглуулад байгаа шалтгаан ч гэсэн би тэр хүмүүсийг маш сайн мэддэг байхгүй. Тэгэхээр бичиж захтаа ч гэсэн нэг холоос хайхгүйгээр за энэ хавьд байгаа даа гэж бодож тий. Тэгээ хүн чинь ер нь ингээл дуршлаг дээрээ үндэслэж байгаа хин юу гэж хэлсэн бэлээ гэл ингээл бодоол бичгээр тэднийг л бичдэг л бах л да. Тэгээ дараагийн кинонуудаа жүжигчин хүмүүстэй илүү ажиллая гэж боддгоо. Бодлого яах юм бэ? Бодно шүү дээ. Одоо шил найдан дэрж багш шиг би бол одоо ингээл сүрдэм хүн хотлаа хэлэхгүй итгэл төрүүлэхүйс хүн гэж дүр хайгаад гэхдээ тэр чинь мордог те. Тэгэхээр би одоо дараагийн одоо кино болгондоо бас жүжигчдийг өөрөөр гаргаж ирж яг мэргэжлийн жүжигчдийг тоглодог дүрээс нь бас өөр дүр дээр өөр хөгс нөхцөл тэгээ өөрөөр эвдэж тоглуулах тийм бас хүсэл мөрөөдөлтэй. Шалзын лутагийн дүр дээр тоглосон гармаатай ярилцчихсан гармаас ягдэж хэлсэн. Уул нь би аяга өөр дүр тогломоор байна. Муу залуучуудын бүлгийн залуучуудын нэг болмоор байна гэсэн чинь тэглгүй яах вэ найзаа гэж явж байгаа лутаа дээр өгсөн. Тэгээ яа чи намайг лутаа олгоч вэ гэд ярьж исэн. Энэ одоо шинэ гармаа бол бас яг мэргэжлийн жүжигчин найруулагч юм аа шүү дээ. Тэгэхээр гармааг ингээд чи бас яг юу гэж харж байна. Гармаа бол хизээч хүн очоо шууд зохгүй шүү дээ. Манай бүлгийн залуучууд бол ерөөсөө ингээд одоо ингээд яг хөө энэ хүмүүсийн дотор ингээд жижигцүүгийн дэлхийн 2 удаагийн авраг, аймгийн зан, дэлхийн одоо авраг, боксчин юу гэдгийг ингээд ийм өнөөдөр яг өөрхийн салбартаа тэргүүлж явж байгаа залуучууд ч гэсэн тэднийг харахад нэг ер нь бол цаад тэр хичээлж исэн спорт юм юм тамирчин хүний дотоод үн чанар ч юм юм зориг. Тэ тэр нүднүүдэд нь ингээд байж идэг. Тийм ч учраас зэрэлт айц төрүүлж байгаа. Тэр нүдний тэр нэг юм оч. Тэ гялбанууд нь ингээд байж байгаа. Тэгэхэд бол гармаач их ухааны хүн байгаа даа үстэй. Тэр гой дүлгөөн том алаг нүдэрээ хорыг хутгаж тэ. Тэгээд бодлаа ингэж хүн айлгаж мэл. Тэгээс манай бүлэг бол хэнийг ч чиж жорлонт хийгээсээ сихгүй бол гараад байхгүй. Тэр чинь каст гэдэг чинь яг л тэрийг л би хайж байгаа юм чинь. Гармаа яг тийм дүр тоглох дуртай байж болно л да өөрхий. Тэгээ тийм мөрөөдөлтэй ч байж болно шүү дээ. Хүн ер нь ямар ч мөрөөдөлтэй байж болно шүү дээ. Тэгтээ миний кастинг орвол гармаа бол бүлгийн залууд ягаад ч байхгүй шүү дээ. Кастинг дээр тэгтээ ингээд өөрт чинь одоо яг кастинг хийхдээ за яг нэгдүгээр тоол ингээд гадаа дүр төрхийг харагддаг юм. Хоёрдугаарт ингээд яг зан чанарыг мэддэг бол буцаагаад ингээд зөрүүлээд одоо яг тийм дүр дээр нэг юм байх бах гэд боддог гэж шүү дээ. Яг ингээд камера урд гараад энэ хүнийг авч чадан чадахгүй гэдгийг ямар байдлаар шалгад. Ялангуяа одоо жишээ нь гол дүрүүд дээр жишээ нь ганц совдын явж ч юм уу. За манай Мишель гээд бас Нандагийн дүрийг бүтээсэн яг эмхтэй дүрүүд байгаа шүү дээ. Бас дээрэс нь Нэхэгийн дүр тоглосон. Ер нь бол ингээд
кастинг хийхдээ зохиолынхоо хамгийн хүнд хэсгээр ер нь найруулагч нар авдаг. Зохиолынхоо хамгийн хүнд хэсгийг ариулдаг, те чийжлүүлж байгаа, тоглуулж үздэг. Юу тэр бол хамгийн зөв арга. Ер нь бол хамгийн хүнд хэсгээр энэ жүжигчтэй хамгийн их ажиллах хэсгэл за энэ дээр ер нь би хэр ажиллахаар байна гэж л харж байгаа шүү дээ. Тэгж л тэр хэсгээ өгж байгаа шүү дээ. Тэр бэлдээ дээр. Тэгээ ямар ч заминчаангүйгээр одоо өмнөх хойд хэсгийнхаа зохиол дээр юу ч уншуулахгүйгээр өгдөг. Тэгж одоо ерөнхийдөө бол кастинг Монголд бол тэгж авч байна. Ер нь гадаад ч гэсэн тэгж авдаг. Тэгээд тэрэн дээр хийх ингэж ургуулсан бодож ажиллаж байна те. Миний хувьд бол бас би ингээд тэр хүнтэй ярилцж байхад те ингээд гонигтай юм ярилцах, баяр хөөртэй юм ярилцж үз. Бид нар одоо яг найз нөхдөд маань ч миний кинонд их тоглодог. Тэгэхээр би ингээд гониглагтай юм байдаг, баярлагтай юм байдаг те. Энэ хүн ингээд юм шазарсан байхаараа юм байдаг ч гэдэг юм уу. Тэр талаас нь бас ингэж үжих ажиллах хүмүүсээ ингээд илүү таандалт хийдэг гэх юм уу. Тэгээд тэр хамгийн хүнд хэсгээ би бол одоо заяагийн хэсгийг заяа дээр проп хийж явахдаа бол хамгийн хүнд хэсэг маань бол тэр цонхон дээр байдаг хэсэг байхгүй ямар ч текстгүй баярлалаа байхгүй. Тэрийг л би юм ярилцуулж байхдаа тэрийг л авсан. Тэгээд тэрийг бас кинон дээрээ ч бас авсан. Ирэхгүй намар тэрний дараа Монгол тэгээ дараа нь орлон тоглогч одоо энэ бол ингээд дөрөвдөх одоо шалц кино бол дөрөвдөх найруулагч юм ажил болж гарч ирж байна. Тэгэхээр энэ хооронд ер нь найруулагчийн ажлыг чи одоо ингээд яг хийж явж авах хугацаанд юу гэж мэдэрч харж байна. Би бол одоо их тийм найруулагчийн ажилд тийм эхлэндээ бол тийм дуртай биш байсан. Ер нь бол би ингээд жүжигчнийхээ мэрэгжилд илүү их дуртай хүн баггүй юу. Одоо тэр сайхан амьдрах тэр мажикийг мэдрэх тэр чинь бол одоо ерөөсө хүний амьдралд бас мэдэрч болох хамгийн сайхан зүйлүүдийн нэг тэр дүрдээ орж амьдрах гэдэг чинь одоо тэгсэн чинь би баг ингээд 7 8 дахь зохиолоо бичиж байна. Одоо 4 дахь киногоо найруулж эхний үед бол нэг тийм найруулагчийн мэрэгжилд нэг тийм бас дуртай байгаагүй яг хийх ёстой. За би нэг ингээд үзээд алдъя. Өөрөө зүрхшээж исэн. Сүүл рүүгээ бол одоо энэ кинон дээр бол би ингээд найруулагчийн мэрэгжилд бүр орон тоглогчоос хойш ингээд илүүх дуртай болсон. Ямар гоё амттай тийм ямар гоё өргөн цар хүрээтэй тэгээ өргөн жүжигчнээс илүү ихийг бодуулдаг те зохиолосоо илүү ихийг бодуулдаг зохиол өөрөө бичиж байгаа яг талбай дээр гарч ирэхээр би нэг яаж илүү болгох вэ те аль хэсгийг татаж гаргаж ирэх вэ жүжигчнийхээ аль хэсгийг би илүү их оруулах вэ те бүр ингээд ийм элбчин шиг бурхан шиг гэх юм одоо юу гэх юм те удирдаач шиг гэх юм уу те тэр бол ингээд их гоё тийм бас хэн хүний аваад идэггүй тийм аз жаргал кайфыг өгдөг тийм мэрэгжил юм байл л дээ. Дуртай болж байгаа. Өсөж байна. Тэгээ янз бүрээр одоо миний эргэж ирэхгүй намар бол юм жоо артаус талдаа тийм кино байна те. Монгол бол драмын кино байна. Орлон тогтогч бол одоо сериал байна те. Тэгэхэд одоо энэ акшн кино гэдэг би ингээд би яг хэн бэ гэдгээ би бас хайж байна. Би ямар киноны найруулагч юм бэ? Би юуг илүү хийх ёстой хийдэг хүн юм бэ? Тэ гэж бас хайж байгаа. Сая яг ингээд би янз бүрийн л одоо юу комментууд сонсдог. Одоо кино болгон дээр ингээд кино ч бас тэгээд хүн болгонд халахдаг албагүй шүү дээ. Тэ би өөрийнхөө үнцгийг л хийж байгаа юм чинь. Өөрийнхөө ертөнцийг л би өөрийнхөө мэдх хэмжээнд хийж байгаа юм шүү дээ энэ чинь. Би ч бас төгс одоо бүхнийг мэдгч биш болохоор гэтэл зарим хүмүүс ингээд найруулаагүй юм найруулах гэж бараг алгаж сайхан зодон байл гэж байгаа байхгүй. Миний хувьд бол тэр бол миний яг хүсчихсэн коммент ирж байгаа байхгүй шүмжилж байгаа юм шиг мөртлөө надад бол кино огт найруулаагүй юм шиг тэр яг амьдрал ингээд боглоод өнгөрж байгаа нь л найруулга байхгүй тэрэн дотор нэг ингэчтэй найруулагчийн уран шийдэл мэдэлч гэдэг юм уу тэг чинь ямар жанрын кино юм үйл явдал нь юу харж байгаа юм тэ энэ болгон чинь ингээд миний кино тэр зэрэгт хүнд баг найруулаагүй юм шиг болоод өнгөрсөн үйл явдал шиг санагдаад өнгөрж ивэл би яг л тийм кино л үзүүлмээр байсан байхгүй тэг би яг тэр үнээс авах юм аа тэр хүнд миний одоо хэлэх гэжсэн юм очисон байна л гэж би харж байгаа. Жүжигчнээд ингээд эргчлөө тавьж өгөх хэрэгтэй байдаг байхгүй.
Жүжигчин хүмүүс жүжигчд эрхчлөлттэй байх хэрэгтэй. Бид нар хоорондоо ярилцчихсан шүү дээ. Ингээд зохиолч ингээд бүх мэдээлэл өгдөг. Одоо тэгсэн чинь тэгээд ингэсэн чинь зохиолч бол үйл явдлын мэдээллийг ингээд хөөгөлтэй ингээд зохиолч тэгж бичиж байгаа шүү дээ. А гэтэл найруулагч гарч ирэхээр ингээд сэтгэл хөдлөл нэхэд идэг. Энэ тийм байх ёстой. Тэгж хэл ингээд наадахад ойлж одоо юу гэдгийг эмоц нэхэд идэг байхгүй. Зураглаач бол үнцэг тавиад идэг. За эндээс ийш харж болохгүй шүү. Эндээс ийш харж болохгүй шүү. Яг миний гой палаа яг энд ирчээд байгаа шүү. Ингээд шүү. Тэгээд маш өндөр сэтгэл хөдлөлттэй зохиолч бичсэн мэдээллийг тодорхой орон зайд дамжуулна гэхээр жүжигчин маш эргчлөөгүй болж байгаа байхгүй. Эргчлөөгүй болж гин гэсэн. Тэгэхээр би өөрөө жүжигчин суурьтай хүн учраас би ягаад одоо мэрэгжлийн бус хүмүүсийг ч юм уу мэрэгжлийн хүмүүсийг ч адилхан тавьж одоо ингэж тоглуулж одоо найдан дэрж багшийн намайг магтсан хэлснээр одоо амраагийн одоо ганц одоо юу миний одоо хөндлөж байгаа чадвар энд байна гэж хэлснийг одоо улбаалan одоо өөрийгөө магтаж байгаа их юу болчих вэ тий даруу биш зан болох вэ. Гэхдээ жүжигчинд эргчлөөх хэрэгтэй. Тэр хүн тэр мэдээллийг өөрийнхөө ямар эмоцоор дамжуулж гаргаж ирж байгаа юм бэ. Тэрийг яг ингээд өөрөөр нь явуулж өөрт нь тухтай байлгаж тий ойлгуулж яг энэ ингэсэн чи ингэсэн энэ ингэсэн чи ингэсэн тэгэж одоо ингэж гоё барьж байгуулж харагдах газар нь харагдаж айлах үед нь айлзах чийж ингэж тэднээс ингээд авах юм авч тэггүй одоо ингээд загнаал ч юм уу эсвэл өөрөөр нь хитрхи сул тавиал ч юм уу ингэж болохгүй бид нар чинь нөгөө эмоцтойгоо нөгөө мэдээлэлтэйгээ заавал явах хэрэгтэй гол бейс үндсэн суурь нь тэр гисэн ч гэсэн жүжигчин юу тоглох хэрэгтэй тэрийг л бид нар гаргаж ирэх хэрэгтэй. Найруулагчийн хувьд юм уу эсвэл жүжигчний хувьд ингээд чи ер нь одоо нэг юм орон орны киноны жоохон ялгаа штэ. Гэхдээ тэр нь миний бодлоор бас яг чиний түрүүний хэлсэнтэй уялдахаар жишээ нь Монгол хүн яг ямар зан чанартай юм бэ нийтлэхээр бид нар бол ингээд их нүүр хаагарч иж их ам халдаг. Танихгүй хүндээ харахаар нэг юм хүндийдүү юм шиг дуу зөнтэй ер нь одоо бидний нийтлэг зан чанар тийм шүү дээ. Тэгээд гэтэл эсэргээрээ одоо барууныхан ч юм уу айгүйх юм ярилцдаг. Ингээд одоо кинон яг тэр одоо орныхоо хүмүүсийн ерөөхдөө нийтлэг байдаг тэр зан чанарт нь үндэслээд кинон бол айгүйх тийм харилцан ярианы хувьд бол айгүйх одоо харилцан яриатай ч юм уу те тухайн дүрийн юу бодоод байгааг бас айгүйх тэгж явдаг юм шиг зүгээр анзаарэгддэг. Тэгэхээр чиний хувьд яг ингээд кинонуудаа одоо ингээд бодохоор ер нь бол ийм текст айгүй багтай тийм дүрүүдийг илүү бичээд байгаа харагддаг. Тэр яг чиний өөрөж бас яг энэ бол яг монгол хүн болж төрсний л одоо онцлог байгаа. Одоо ингээд Европ кино, Америк кино нөл текст байна шүү дээ. Зүгээр ингээд яриад завсаргүй би яаж тийм их текстийг тэгж мундаг бичиж чадчихна гэдэг бай дотроос жоо атархаж явдаг байхгүй. Гэтэл монголчууд ч юм бол одоо ер нь бол яг яриа хүмүүс л дээ. Тэгвэл ер нь бол үзэл яриагаа бол ингээд ихэвчлэн үйл хөдлөлөөрөө илэрхийлдэг те харцаараа илэрхийлдэг тийм нүүдэлчний одоо энэ бидний дотор цус маханд нь шингэж үлдсэн соёл юм шиг байгаа юм. Тэгээ ойлгож байгаад зэрэг заавал үгээр тайлбарлах шаардлагагүй юм шиг надад санагдаад идэг байхгүй. Тэгээд ер нь текст маань ингээд зөөхөн би бол илүү их текст бичиж гэж боддог боловч тэгтээ тэргүй ойлгомжтой юм тайлбарлаад ах илүү санагдаад идэг. Гэтэл энэ одоо Америк киноудрыг харахад бол ингээд ярилц тэр улс үндэстнийх нь онцлог нь тийм ярилцчиж ойлголцдог. Тийм байна шүү дээ. Тэгвэл монголчууд ингээд заримдаа бол бүр онцлог нь ингээд хоёр хүмүүсийн бид нар ингээд хээр гадаа ч юм уу хөдөө ч юм уу энд тэнд явж хагаад баг салахтаа миний нэр тэр гэж танилцдаг шүү дээ нэрээ хэлдэг. Ярьжсэн баг явах та тий. Гэтэл Европ соёлын эхлээд сайн байна уу? Би тэр байна гэж эхэлдэг шүү дээ. Гэт энэ зан заншлынхын амьдрал ахуйн одоо онцлог юм шиг байна. Тэр нь ч гэсэн ингээд нөлөөлж байгаа гэж би боддог. Одоо хожимол дараагийн кинодоо илүү тексттэй хийл гэж бодож байгаа. Тийм дөрүүд үү? Тийм дөрүүд. Тийм дөрүүд одоо за тэнгууд яг шалц кинон дээр бас яг онцлог дүр байна л да. Тэр инхээгээд одоо манай бас дүрээ шүү дээ. Тэгээд инхээгийн дүрийг бичихтэй ер нь бол ингээд эсрэг талын дүрүүдийг болоод тэрхээр яг 2 дугаар ангитай юм шиг дуусгасан байна энэ төр гэл хүмүүс асууж байгаа шүү дээ. Тэр ер нь 2 дугаар ангитай кино болоод тэгж жижигдэж гэнэ үү эсвэл яг инхээ гэдэг дүрийн хувьд ингээд төгссөн юм шиг төгсөөгүй л дээ. Ер нь бол ойлгомжтой. Тэр тайлбарлаад авах илүүц баг. Монгол улсын хууль ажиллаа хийн. Тэгээд цагдаа одоо найдын сүрэн хошууч бол ажиллаа хийн. Тэгвэл 2 дугаар анги дээр одоо энэ кинонд шийдэгдээгүй олон асуудал байна. Тэгэхээр энийг одоо ингээд үнэхээр зэрэгтэл маань таашаагаад үзэгчд маань таашаагаад
яг бол би 2 дугаар ингээ алидийн юм дотроо ботцол байгаа л да. Ер нь бол ингээ ханаж дуусна гэсэн юм бол байхгүй л санагдаж байгаа. Шийдэгдээгүй олон асуудал байгаа ч гэсэн гол дүрийнхээ хувьд бол Тий. Гэтэл Малишийн хувьд ч гэсэн асуудал дуусаагүй шүү дээ. Малиш үгүй байгаа. шалзын хувьд Шалзын хувьд ч гэсэн дуусаагүй. Одоо шалз дахиад энэ намаг балчиг дундаас шалз гадагшаа гарч яваагүй. Тэгээ зөвөр л тэр хүүхэд заяа хоёрын асуудал шийдэгдсэн. Яг тэр хоёрын асуудал. Одоо л энэ бусад асуудлууд яг энэ улсад үлдсэн шүү дээ. яг тэр нэг траншаа нь болоод ирэхээр шалз гэдэг хүүхдийн хувьд бол яг гэр нь олчод байгаа. Тэр гэр дотор ингээд ороод ирэхээр яг хүн гэртээ юу гэдэг яг тэр хэсэг ингээд ямар орчин газрын дээр энэ доор энэ хамаагүй тэнд бас зураачд маань аюу аяжж өгсөн юм байна. Аюу тухгүй байхаар газар юм шиг мөртлөө маш тогтой мэдрэгдээд байгаа байхгүй ингээд үзэхээр ингээд нөгөө гэр гэж яг тийм одоо мэдрэмжээ бол ингээд авч. Тийм л бах те. Одоо тэнд мэдгүй одоо тэнд үнэхээр амьдарч исэн хүмүүс байвал эргээд тэндээ очиход бол тийм л мэдрэмж өгөх бах. Тэрийг л бид нэр одоо зураглаач энэ атмосферыг ингэ бүрдүүлж өгч байгаа байхгүй. Тэрийг л бас ингэ тэднээс нэгж байгаа. Энэ тийм баймаар байна. Ингэ манай зураач нар гоё ажиллаа л тий. Тэгэл ингээл ханан дээр нь зураг ингээ нэг явлаг гэлгуурууд нь тэгээд өлгөө тавьчих. Тэгээ бас миний тэр нөгөө нэг киногоо үзэж хахад надад бас маш гоё таалагдсан. Ингээ одоо ингээ жижиг үйлдэлэр нэг тийм мэдрүүлсэн айгу хүчтэй сэтгэл үлдээсэн хэсэг гэх юм бол нөгөө хогийн цэг дээр ингээд очдөг штэ тий. Тэнгууд ингээд Монголын далбаа яг гадна талд нь байснаа. Тэгээд дотор оронгууд ингээд нэг юм халуун цай айгалж өгдөг. Нэг тэр бас яг ингээд монгол хүмүүсийн бас нэг гоё тийм юу штэ. Одоо монгол хүмүүсийн хүнийг ингээд нөгөө нэг цайлдаг. Одоо юу байна түүгээрээ дайлна гэдэг шиг тий. Одоо монгол хүний тийм hospitality тийм зочимтгай зан юм да. Тэр бас их дурлсан зүйл болоод ирэхээр энэ заяа шалз гэдэг хоёр дүрийн хоорондох харилцаа. Дээрээс нь дахиад шалз малиш гэдэг хоёр дүрийн харилцаа. Энэ дөрүүд хоорондоо ингээд яг хүн ёсныхаа үүднээс бие бинийгаа хайр сэтгэлтэй биш мөртлөө яг хайрлж эхлээд байгаа тийм. Тэгээ тэр нь өөрөө бас ингээд одоо юу гэдгийг нэг нэлээд тийм өвөрмөц гоё тийм хүн хоорондын одоо тийм нэг драм кинонууд дээр огт танихгүй хүмүүсийн хоорондох тийм харилцаа нөгөө талдаа маш нөхөрлөд явж байгаа хүмүүсийн харилцааг нэг арай өөр байдлаар харуулсан юм уу гэж бодлоо. Манай багш ямар зохиолыг хамгийн сайн зохиол гэдэг юм бэ гэж асуусан байхгүй. Тэгэл бид нэр янз бүрээр хариулсан л. Тэгээ багшийн маань хэлсэн үг болохоор яг амьдралын зүй тогтлыг харуулсан зохиол л хамгийн сайн зохиол байд юм а гэж хэлсэн байхгүй. Би бичгтээ ингээд амьдралын зүй тогтлыг л илүү их хайж байгаа байхгүй. Магадгүй энэ солонгос кино ч юм уу байсан бол тэр хоорондоо дурлах ч юм уу ингээл хайр гэвэл заавал тэгж илэрхийлэх тэгч байсан байж магадгүй л дээ. Гэхдээ амьдралын зүй тогтол дээр хамгийн ингээд одоо энэ орох юм мэдгүй ингэж тайлбарлахгүй л доочлаа. Малиш шалц бол ингээд дүүг болсон байхгүй. Дүүгээ алдаад хүүхдийн колонд орсон байхгүй. Тэгээд малиш гээд яг малиш гэж юм мальчик тий. Малишиг өөрийнхөө дүүгийн оронд дүүгээ болгож авсан хүүхд байхгүй. Бараг л тэр хоёр тэнд ингээл хоёр өстой өнчийн ишг шиг хоёр амтл өссөн баг. Тэгээ тэрнээсээ урвах хүртэл одоо юун дээр зүй тогтол дээр ирж байгаа байхгүй. Ямар тохиолдолд тэрнээс урвах вэ? Ямар тохиолдолд огт танихгүй хүмүүс туслах вэ? Тэр зүй тогтол гэж тайлбарлаж байгаа юм л да. Тэрийгээ л ингэж дагаж явах хэрэгтэй юм шиг санагдаж байна. Миний өмнө одоо хийжсэн одоо манай Монгол бол одоо 0 метафор гэдэг те би маш их метафор шингээж хийжсэн түүхэн кино гэдэг утгаараа ч юм уу те хайр дурлалыг юугаар илэрхийлэх вэ ч гэдэг юм уу ингээд энэ драма кино учраас те одоо эргэж ирэхгүй намар юм бүр уянгийн драмын кино те одоо би бол одоо миний хувьд бол маш мундаг одоо одоогийн байдлаар хийсэн арт хаус кино маань шүү дээ. Тэгэхээр яг энэ ингээд жанраа ойлгохын тулд те тэрийг ингэж мэдэрч тэр юугаар ингэж хөтлөгдөж явж ирсэн учраас энэ бол зүгээр акшн кино. Гэхдээ би акшн кино гэл ингээл учир зүггүй нүүдэлтэй цус нүүж болоод ингээл тийм их хүсээгүй. Энэ акшн ч гэсэн учир утгатай зодтолдох хэрэгтэй тий. Учир утгатай тэр хүн өөрийгөө холж гаргаж таньж би тий нийгмийн нэг эдис тий хүн гэдэг бодгал амтан одоо эндээс юу хаарч гарч ирж байгаа юм тий юуны төлөө юм. Учир шалтгаантай байх. Тийм учир шалтгаан би акшн дээр нэмсэн. Тэгээ энэ нь хүн болгоны амьдралтай тэр дүүрийг ойрхон биш байж магадгүй. Гэхдээ хүн болгонд тэр сорив байгаа тий. Миний одоо хэлэх гэж байгаа одоо
глобал санаа нь тийм бидний хүмүүс ингээл би тийм байх үедээ би ингэ намайг хүмүүс юугээд ботчих болоо тий би ингээл тэгчих болоо молоо одоо энэ ярианд орохгүй ч байсан байж хамаагүй. Гэхдээ би зөв миний энэ зөв цаад бүр аз чандын бодол маань өөрөөрөө байгаач. Өөртөө хаппи байгаач. Тэгээ энэ хорвоо дээр өөрөөрөө амьдраач л гэдэг. Өөрийгөө уучлаач. Бусдаар илүү уучлахаас илүү өөрийгөө шарахыг өөрөө илүү идэх, өөрийгөө хайж олох тухай кино юм болов уу гэж бодож байгаа шүү дээ. Нэг тийм үг гэдэг ч тийм яг одоо чиний наад зүй тоглогч бодохоор ингээд хүн өөртөө тус одоо эргүүлээд надад ингээд ашиг тустай байх юм бол би чамд туслах бол яг чамд туслаад байгаа гэсэн үг биш шүү дээ. Яа тэгвэл яг үүндээ ард нь бол би өөртөө л тусалж байгаа хэрэг. Гэтэл чамд туслаараа надад эргүүлээд ямар ч ашиг тус байхгүй хахад би бүх юмаа золиод одоо чамд туслана гэдэг бол өөрөө жинхэнэ тус хийгээд ир зэрэг одоо хайр гэдэг тийм бас нэг тийм л яг хаа тэр зүйлийг би чамааг яг өөрөөрөө бас ингэж ирж гоё бицсэн болов гэж шалц өөртөө л тусалж байгаа. Бас. Тэгээ өөрийгөө л хайж олж байгаа.